Яа, бүгдээрээ сайхан амарцгаасан уу? За. Даарсан уу? Даарсан уу, тий? Даарж байгаа хүүхэд байвал тийм ээ. Дулаан хувцас өмсөд үгээ сонсоорой. За, өчигдөр бүгдээрээ маш чухал зүйлийг сурсан тийм ээ. Энэ Библи хэний ном гэлээ? Бурхны ном, Бурхны үг бичигдсэн ном гэсэн тийм ээ. Библиэлд гарч байгаа Бурхны талаар, Бурхан бүх зүйлийг бүтээсэн талаар хамтдаа сурцгаасан тийм ээ. За, өнөөдөр бас үргэлжлүүлээд Библиэлд бас юу гардгийн болоо бас чухал тэдгээр зүйлсийг хамтдаа сурцгаана. За, бүгдээрээ сурахад бэлэн үү? Зарим хүмүүс унтаад байна тийм ээ. Сэрээрээ. За, хамтдаа залбираад үгээ эхэлцгээе. Хайр ба нэгүслэр дүүрэн Бурхан танд баярлалаа. Өнөөдөр ч гэсэн бид бүхэн хамтдаа энэ газар цуглаад Бурхан таны үгнээс сурах гэж байгаа билээ. Бидний зүрх сэтгэлийг нээгээд Бурхан таны үгийг сайн сонсоод ойлгож ухаарахад туслаарай. Хүүхдүүдээс маань нэгэн ч алдагдalgүйгээр бүгдээрээ Бурхан таны үгийг сайн сонсоод Бурханы үгийг хүсэж байгаа мөнхийн деваажин, мөнхийн баяр хөөргийг олж авахд тусална. Өнөөдрийн семинарын эхлэлээс дуусах бүх цагийг таны моторт даатгаж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За. Хамтдаа Дэд хууль 18-ийн 22 дугаар ишлэл уншицгаая. Хэрв иш үзүүлэгч эзний нэрээр ярьж тэр зүйлэн болгоч үгүй, биелэгч үгүй байвал тэрэн эзний айлдаагүй үг юм. Тэр иш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай. За. Иш үзүүлэгч гэдэг чинь ямар хүнийг хэлдэг гэлээ? За, Бурханы үгийг сонсоод номд бичсэн хүмүүсийг иш үзүүлэгч гэдэг гэсэн тийм ээ. За, Библиэлд энэ иш үзүүлэгчийн бичсэн үг үнэхээр Бурханы үг муу юм уу, биш юм уу? Яаж мэдх юм бэ гэж асууж байна тийм ээ. За, гэтэл энэ үгэнд Бурхан өөрөө хариулж байна. За, юу гэж хариулж байна гэхлээр хэрвээ энэ иш үзүүлэгч эзний нэрээр ярьж тэдгээр бичигдсэн зүйлсэн болохгүй, биелэхгүй байх юм бол юу вэ? Эзний үг биш ээ. Бурханы үг биш ээ гэсэн. Харин иш үзүүлэгчийн бичсэн зүйл биелж болох юм бол юу вэ? Тэр бол эзний айлдсан үг буюу Бурханы үг мөн юм аа. Ингэж Библи Бурханы үг мөн байна уу, биш байна уу гэдгийг мэдэрэй гэсэн байна. За, Библиэлд энэ дэлхийн ертөнцийн эхлэлээс энэ дэлхийн ертөнцийн төгсгөл хүртэл бүх зүйл бичигдсэн байна. Өнгөрсөн түүхийн талаарч бичигдсэн байгаа. Мөн ирээдүйн түүхийн талаарч бичигдсэн байна. Өнгөрсөн түүхийг бид нар судлаад үзэх юм бол нэрээ болж биелсэн байна уу? Тэр баталгааг нь яах хэрэгтэй? Шалгаад үзэх хэрэгтэй гэсэн. Тэгвэл Бурханы үг үнэн байна уу? Эсвэл биш байна уу? Мэдэх боломжтой. Бас ирээдүйн түүх байгаа гэсэн тийм ээ. Хойшид болох зүйлс шүү дээ. Эдгээр зүйлс биелж байна уу? Биелэх боломжтой байна уу? Түүнийг бас юу вэ? Шалгаад үзэх хэрэгтэй гэсэн. Ингэхийн бол Библийн үг Бурханы үг мөн үү биш үү? Үнэн үү худлаа юу? Мэднэ гэсэн үг байна. За, манай хүүхдүүдэд Эфес төрөөд өнөөдөр хүртэл амьдэрсэн хугацаа байгаа юу? Байгаа шүү дээ, тийм биз дээ? За, тэгвэл та бүхэн өнгөрүүлсэн амьдралаа сандаг уу? Мартцсан уу? Зарим хүүхэд нь сандаг байх, тийм ээ? За, тэгвэл бүр ихийнхээ мөөмийг идэж байсан тэр үеэ сандаг уу? Сандаг аа. За, хүүхдүүдийн маань бүр нялх үеийнхэн, бага насныхан зүйлсийг мэдэж байгаа хүн байгаа юу? Хэн мэдж байгаа бол
ээж нь аав нь мэдэж байгаа штэ тийм ээ. Багада ямар байсан, яаж уйлдаг байсан, ямар өвчин тусаад өвдөж байсан. Ерөөсө багад нь болсон бүх зүйлийг хэн сайн мэдэж байгаа билээ? Тий, төрүүлсэн аав ээж нь сайн мэдэж байгаа шүү дээ. За тэгвэл бурхан ч гэсэн энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн юм бол дэлхийн ертөнцийн талаар эхнээс нь хамгийн сайн мэдэх нэгэн хэн бэ? Бурхан баг. Тийм багаз? Тийм учраас бид нар өчигдөр Бурханы хамгийн анх бүтээсэн хоёр хүний талаар сурсан тийм ээ. Хэн хоёр вүлээ? Адам, Ева. Хэн нэрхтээ хүн билээ? Адам нэрхтээ хүн тийм ээ. За, энэ хоёр хүний талаар хүмүүс бол мэдэхгүй тийм биз дээ? Бурхан мэдэж байгаа гэсэн. Тиймээс л Библиэлд Бурхан энэ талаар яасан бэ? Тий, бичүүлсэн гэсэн үг байна. За, Адам Ева хоёрын талаар сураад үтсэн чинь энэ хоёр хүн бодитоор амьдарч байсан хүмүүс билүү эсвэл зүгээр хий хоосон үлгэр билүү? Бодитоор амьдарч байсан хүмүүс шүү дээ. Яаж мэдэх боломжтой вэ гэхлээр энэ хүний ДНК тийм ээ, хүний генийг судлаад олж тогтоосон. Дээрээс нь Адам Ева хоёрын амьдарч байсан газар нь ямар нэртэй газар гэлээ? Эден цэцэрлэг. Тэр цэцэрлэгч гэсэн байжээ гэдгийг яасан бilé? Судалж олж тогтоосон шүү дээ, тийм ээ? Тэгэхээр Бурхан Библиэлд энэ дэлхийн түүхийг бүр эхнээс нь яаж байна? Өгүүлж хэлсэн байна. Судлаад үзэхээр нэрээ үнэн байна уу эсвэл худлаа байна уу гэдгийг яаж байна? Шалгаж болж байна. За өнөөдөр бүгдээрээ энэ өнгөрсөн түүхийн талаар за үргэлжлүүлээд хамтдаа сурцгаана. За эхний цагт сурах түүх маань Новагийн үеэр байна. За Адам, Ева хоёроор дамжуулаад хүмүүс энэ дэлхий дээр төрсөн. За тэгээд тэдгээр хүмүүсээр дамжуулаад дахиад хүмүүс төрцгөөсөн. Ингэж явсаар хагаад дэлхий маш олон хүнтэй болсон байна. За тэгвэл тэдгээр хүмүүс энэ ертөнцийн юу хийж амьдэрсэн талаар Библиэлд бичсэн байдаг. За Эхлэл 6-гийн 5-6 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Эзэн дэлхий дээрх хүмүүсийн хорлонд муу үлэмж бас зүрхнийхэн хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад өөрөө хүний газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. За эзэн гэдэг чинь Бурханы хэлж байгаа тийм ээ. Энэ дэлхий дээр хүмүүсийг харсан чинь ямар харагдсан гэж байна? Хорон муу гэж байна. Бүр тэр хорлонд мөн үлэмж их гэж байна. Зүрхнийхэн хамаг бодол санаархал ямагт муу муухай болсон гэж байна. Тэгэхээр Адам, Ева хоёр Бурханы тушаалыг зөрчиж гэм нүгэл хийсэн тийм ээ. Идэж болохгүй гэсэн жимснээс идсэн шүү дээ. Энэ гэм нүглээс болоод түүнээс хойш бүхий л хүмүүс яасан? Гэм нүгэлтэй болсон. Тийм учраас дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс гэм нүглийг маш их хийсэн гэж байна. Энэ үгэн дээрээс харах юм бол хүмүүсийн хорлонт мөн үлэмж ихэ гэдэг чинь баг гэсэн үг үү, их гэсэн үг үү? Бүр үнэхээр их гэсэн үг. Зүрхнийхэн хамаг бодол санаархал ямагт муу муухай гэдэг чинь байнга л муу муухай хийж амьдэрсэн гэсэн үг үү? Хаяал муу муухай зүйлийг хийсэн гэсэн үг үү? Байнга хийж амьдэрсэн гэсэн үг. За хүмүүс завхарч хүчирхийллээр дүрсэн гэж гардаг байна. Бие биенээ дээрлэхэж, тийм ээ, хүчтэй хүчхүүгээ дарлаж, за хүнийг ч гэсэн хөнөөж, дээрэмдэж, хүчирхийлж, за ийм аимшигтай дэлхийн ертөнц болж хувирсан байна. За мөн Матай 24 дээрээс харах юм бол Есүс ч гэсэн энэ үеийн талаар хэлсэн. Хүмүүс идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Хүмүүс юу вэ? Өөрсдийгөө зугаацуулах зүйлсийг хийж амьдарсан гэсэн. Бурхныг бодохгүй, Бурхны үгийг бодохгүй, Бурхны тал дээр ямар ч анхааралгүй зөвхөн махбодынхоо дагуу яасан бэ?
амьдарцгаасан. Тийм л учраас гим нүгэл хийсэн. Гим нүглэн бүр үлэмжих болсон гэж. За яг ийм дэлхийн ертөнцийн нэг хүн сайн амьдарч байсан. За Эхлэл 6-гийн 8-9 дээр гарч байгаа энэ ишлэлийг уншицгаая. Харин Нова эзний мэлмид тааллыг олжээ. Новагийн удам угсаа ийм билээ. Нова бол зөв үеийнхнийхээ дунд гимзэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн бай. За харин хэн эзний мэлмид тааллыг олжээ гэж байна? Нова. Нова. За Нова үеийнхнийхээ дунд зөвхт гэж байгаач гимзэмгүй гэж байгаа. Бүх хүмүүс гим нүгэл хийж байхад Нова харин яасан гэж юм? Тий, зөвхт амьдэрсэн. Гим нүгэл хийхгүй амьдэрсэн. Бурхантай хамт явдаг байсан гэдэг чинь юу вэ? Байнга Бурханаас эмээж амьдэрдэг байсан гэсэн үг. За Нова ийм зөвхт амьдарч байсан учраас Бурхан Новаг дуудаж өөрийнхөө үгийг хэлдэг байна. За юу гэж хэлдэг бол? За уншия хамтдаа. Бурхан Новад газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учраас тэдний эцсийнхэн өдөр миний өмнө болж би тэднийг газартай сүрүүлнэ. Бурхан Новад юу гэж хэлсэн бэ? Энэ дэлхийн ертөнц гим нүглээр дүүрсэн учраас одоо би энэ дэлхийг сүрүүлнэ гэж хэлсэн байна. Дэлхий гим нүглээр дүүрсэн учраас Бурхан гим нүглийнхэн шийтгэлийг яах нь буулгана гэж. За тэгээд үргэлжлүүлээд Новад бас ингэж хэлдэг. Хамтдаа уншицгаая. Чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хийж, бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. Чи үүнийг яаж хийх вэ гэвэл бүхээгийн уртан 300 тохой, өргөн нь 50 тохой, өндөр нь 30 тохой байна. За чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хийгээрэй гэж Новад хэлж байна. Тэгээд дотор гадаргүй давирхай түрхээрэй гэсэн. За энэ бүхээгийн хэмжээ нь урт нь хэдэн тохой гэж байна? 300 тохой. Өргөн нь хэд гэж байна? 50 тохой. Өндөр нь 30 тохой. За Нова Бурханы энэ үгийг сонсоод энэ үгийн дагуу яасан бэ? Бүхээгийг хийсэн байгаа. За энэ бүхээг гэдэг нь хөлөг онгоц. Өнөөдрийн хөдөлгөөнд магтан дуун дээр юу гэж гарч байна? Зав гэж гарч байгааз маш том хэмжээний зав буюу хөлөг онгоц. Библиэлд болохоор бүхээг гэж гарч байгаа. Ямар модоор хийж байна? Говор модоор хийж байна, тийм ээ. За энэ говор мод гэдэг нь тийм ээ хөнгөн, нягт ихтэй, шулуун ямар нэгэн зүйл хийхэд их тохиромжтой хамгийн сайн мод. За энэ модоор Нова Бурханы үгийн дагуу бүхээг хийсэн баг. За урт нь хэдэн тохой гэсэн бэлээ? 300 тохой гэсэн, тийм ээ. Тэгэхээр энэ жижигхэн зав байна уу? Их том байна уу? Маш том баг. За тэгээд дотор гадаргүй давирхай түрхээрээ. Яагаад давирхай түрхэж байгаа юм бол? Тий, ус нэвчихгүй тулд, тийм ээ. Усанд ялзрахгүй тулд давирхаагаар яаж байна? Хамгаалж байгаа. За хүний энэ тохойг 40-55 см гэж тооцох юм бол энэ бүхээгний урт нь 150 орчим метр. Өргөн нь 25, өндөр нь 15 метр байжээ гэж барагцаалдаг байгаа. За хэр том хэмжээ юм бол? За та бүхэн хамгийн сайн мэддэг амьтанг бол хонь байгаа, тийм ээ? Хоньны мах иддэг үстэй. За энэ бүхээгэн дотор пиг дүүрэн хонь чихээ гэх юм бол хэдэн хонь багтана гэж байна? За
125,280 ширхэг хонь багтнаа. За 1000 хоньыг харахаар их харагддаг үлээ бага харагддаг үлээ? Үнэхээр их байдаг тийм ээ. 1000-т малчтын малыг харахаар ямар харагддаг үлээ? Тий, тэр уулыг, тэр толгодыг, тэр тал хөндийг дүүргдэг шүү дээ, тийм ээ. Гэтэл энэ Новагийн бүхээгэнд хэдэн хонь багтана гэж байна? 125,280 гэхээр бүр их байгаа ерөөс. За эрдэмтэд ингэж тооцоолсон. Энэ Новагийн бүхээгэнд дэлхий дээр байгаа бүх амьтдыг хийх юм бол зөвхөн 3/1-ийг нь л дүүргэн гэж байгаа. Тэр маш том хэмжээтэй байгааз. Яагаад бурхан ийм том завийг хийлгэх гэсэн юм бол? Тэр үед дэлхий дээр маш олон хүн амьдарч байсан учраас. Энэ үерээс, энэ шүүлтээс амьд гараасаа гэсэндээ бурхан яасан бэ? Бүр үнэхээр том хэмжээний бүхээгийг хийлгэсэн байна. За, Нова энэ бүхээгийг 100 гаруй жилийн турш хийдэг. За, мөн бүхээг хийнгээ бас Новагийн хийсэн ажил байдаг. Тэр нь Библийн 2 дугаар Петр номын 2 дугаар бүлэг дээр гардаг. Зөвхт байдлыг тунхагласан гэдэг байна. Нова Бурхны үгийг сонссон шүү дээ, тийм биз дээ? Энэ дэлхий гим нүглээр дүүрсэн учраас сүрүүлнэ гэсэн тэр үгийг сонссон. Сонссон үгээ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүст яасан бэ? Хэлж дамжуулсан ба. Бурхан энэ дэлхийг устган гэж байна. Сүрүүлнэ гэж байгаа. Намайг зав хийгээрэй гэсэн. Тийм учраас би энэ завийг хийж байгаа. Та бүхэн энэ завинд орж суугаад тэр шүүлтээс үерээс аврагдаарай гэж хүмүүст яасан бэ? Хэлж өгсөн. Гэтэл тухайн үеийн хүмүүс Новагийн үгийг сонсдог болов уу? Сонсдоггүй болов уу? Сонсдоггүй. Энэ хүмүүсийг хардаа та бүхэн Новагийн үгийг анхааралтай сайн сонсоод байна уу? Эсвэл Новаг доромжлоод, шоолоод үл тоож байна уу? Тий. Зарим нь шоолж байна, зарим нь үл тоож байна. Харин энэ Новагийн бүхээгэнд 8 хүн л ордог. За, ямар 8 хүн орсон бэ гэхлээр Нова өөрөө эхнэртэйгээ. Новадаас 3 хүү байсан. 3 хүн эхнэрүүдтэйгээ буюу Новагийн 3 бэр гэсэн. Нийлээд хэд вэ? Ингээд 8 хүн л яасан бэ? Удахгүй энэ дэлхий устдах юм байна гэдэг үгэнд итгээд бүхээг рүү орж сууцгаасан. За хүмүүс суугаагүй учраас энэ бүхээг рүү бас нэг орж суусан зүйл байна. Тэр нь юу бол? Дэлхий дээр байгаа бүх амьтад хос төлөөллүүдэн буюу бүх амьтдын эрэгтэй, эмэгтэй хос яадаг бүхээг рүү явж ордог байна. Бурхан эдгээр амьтдад тушаасан гэж Библиэлд гардаг. Энэ амьтад ч гэсэн хэний бүтээл билээ? Бурханы бүтээл шүү дээ. Тийм учраас Бурханыг сонсоод бүгдээрээ дуулууртаагаар яасан бэ? Явж орж сууж байгаа. Гэтэл дуулуургүй байгаа нь хэн байна? Хүмүүс байгаа. За бүх амьтад ороод Новагийн гэр бүлийн 8 хүн орсны дараа Бурхан энэ бүхээгийн хаалгыг өөрөө хаадаг. Яагаад ч онгохгүйгээр хаасан гэсэн. За хамтдаа уншия. Орсон болгонон бие махбодтой бүхний иремүүд байв. Новад Бурхны тушаасан ёсоор тэднийг бүхээгт орсон эзэн араасан хаажээ. За бүгд орсны дараа Бурхан хаалгын хаажээ гэж багаз. За тэгээд одоо энэ дэлхий дээр юу болсон бол? За үргэлжлүүлээд харъя. За энэ ишлэлийг багш нь уншаад өгье, сайн сонсоорой. Тэгээд 7 хоногийн дараа дэлхийд үерийн ус буу. Новагийн амьдралын 600 дахь жилийн 2 дахь сард уг сарын 17-ны өдөр их хоёоргүй гүний бүх булаг садран оргилж Тэнгэрийн усны хаалт нэгджээ. 40 өдөр
40 шөнийн турш дэлхий дээр бороо асгарав. Бүгд бүхээг рүү орсны дараа 7 хоногийн дараа дэлхий дээр үер буусан гэж байна. Их оёоргүй гүний бүх булаг садан оргилсон. Газрын доороос гүний ус яасан бэ? Оргилж гарч ирсэн гэсэн. Мөн тэнгэрт байгаа усны хаалт нэгдээд тэнгэрээс ч гэсэн ус яасан бэ? Дэлхий рүү асгарсан гэж. Нийтдээ хэдэн өдөр хэдэн шөнө бороо асгарсан гэж юм? 40 өдөр 40 шөнө. За. Энэ үед дэлхий дээр юу болсон бол? Маш аимшигтай үер болж. Новагийн үгэнд итгээгүй хүмүүс, нөгөө Новаг шоолж байсан, үл тоож байсан хүмүүс бороо орохыг хараад яасан бол бүгдээрээ гайхацгаад. Энэ үед дэлхий дээр бороо ерөөсөө ордоггүй байсан. Манан будангаар дэлхий услагдаж, чиглэгдэж бороо орохгүйгээр энэ дэлхий маш сайхан үржил шимтэй хүн амьдрахад таатай байсан. Гэтэл гэнт тэнгэрээс бороо орох үед хүмүүс бүгдээрээ гайхдаг. Тэгсэн чинь энэ бороо зогсохгүй ороо л. Хүмүүс бүр гайхдаг. Тэгээд зарим хүмүүс айж эхэлдэг. Янаа нөгөө Новагийн хэлээдсэн зүйл болж байгаа юм биш байгаа да. Гэт бороо орохыг хараад хүмүүс яаж юм? Новагийн үгэнд итгэж байгаа. За тэгээд энэ үед бүхээг байгаа билүү? Байгаа шүү дээ. Тийшээ очисон болов? Очсон. Авраарай, туслаарай. Нэрэ чиний хэлсэн үнэн байжээ. Хаалгаа нэгэд биднийг оруулаач гэсэн байж таар. За гэтэл энэ хаалгыг хэн хаасан гэлээ? Бурхан хаасан. Боломж нэгэнт хаагцсан гэсэн. Уг нь үерээс өмнө итгэл суудсан бол болно шүү дээ. Тийм биз дээ? Гэтэл хүмүүс итгээгүй учраас, сонголтоо нэгэнд хийчихсэн учраас Бурхан одоо шүүлтээ буулгаж байна гэсэн. Нова дотроос нь сонсоод мэдээж онгойлж өгөхийг хүссэн байх. Тэгэхдээ боломжгүй байна. Тийм учраас бүхээг нь суугаагүй, ороогүй бүх хүмүүс яасан бэ? Энэ газар дэлхий усаар дүрх үед живцгээс. Зөвхөн бүхээг дотор байгаа хүн болон амьтад амьд үлдсэн байна. Бүхээгнээс гадна байгаа бүх зүйл яасан бэ? Бүгдээрээ өгцгээс. Хүмүүс ч үгсэн, амьтад ч үгсэн. За ийм үйл явдал эртээр үед болж байсан талаар Библиэлд гарч байна. За хамтдаа бичлэгээр үзье. Нэг өдөр Яхова бурхан Ноа дээр ирлээ. Ноа. Эзэн минь. Махан биетэй бүхний төгсгөл миний өмнө ирв. Учир нь тэднээс болж газар дэлхий хүчирхийлээр дүүрчээ. Харагтун би тэднийг газар тайхам тусдагна. Чи говор мотор өөртөө нэгэн бүхээг хийж бүхээг дотроо тасалгаан гаргаж Ийм үйл явдал эртээр үед болж байсан гэд Библиэлд
бичсэн байна. За тэгвэл үнэн болов? За энэ үнэн бол Бурхан байгаа гэсэн үг байхгүй гэсэн үг? Байгаа гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ? Маш тодорхой үннийг Библиэлд мэдүүлж байгаа учраас. За тэгвэл энэ үйл явдал үнэн эсхийг хамтдаа шалгаж үзье. За энэ газрын гадарга юунаас болж ингэж эвдэрдэг вэ? За үер урсах юм бол газар эвдэрдэг, тийм биз дээ? Тий. Газрын гадаргад ямар нэгэн өөрчлөлт ордог гэсэн үг. За одоо энэ газрыг харах юм бол юу болсон байна? Үер болсон байгаа биз? Тий. Үерийн ус энэ газрын хөрсийг урсгасан гэсэн үг. Ингэж газар эвдэрдэг. За тэгвэл Новагийн үед болсон үер бол бүх дэлхийг хамарсан үер, тийм ээ? Энэ дэлхий дээр ямар ч хуурай газар үлдээгүй ерөөс. Бүгдэн нь усаар хуйцсан. За тийм учраас дэлхий дээр маш том үер болсныг илтгэх ийм эвдэрсэн газрууд байх хэрэгтэй болж таарна. Зөв үү? За гэтэл хардаа та бүхэн Хятад гэдэг улс байдаг, тийм ээ? Манай улсын урд Хятадд ийм том анцаа үүссэн байна. Үерээр. Энэ зүгээр салхинд шороонууд нь хийсэд үүсэх болов? Эсвэл их хэмжээний ус урсаж энэ газрыг үүсгэх үү? Маш их хэмжээний ус урссан гэсэн. Бас Америк ч гэсэн байдаг. Эдгээр газрууд юу вэ? Маш алдартай. Маш том хэмжээтэй. Маш урт үргэлжилдэг гэж байна. Тэгээ судлаачид судалж байгаад усан галваар энэ газар үүсчээ гэж тогтоосон байна. Энэ усан галав гэдэг нь Ноагийн цаг үед болсон юу вэ? Үер байгаад байгаа. За мөн Австралид ч байгаа. Монголд байдаг болов? Бас байдаг. Өмнө Говь аймаг гэж сонсч ирсэн үү? Монгол улсын хамгийн өмнө талд байдаг аймаг, тийм ээ? Өмнө Говьт байдаг Хэрмэн цав гэдэг газар байгаа. Бас л усаар угаагдаж үүссэн. За Дунд Говь аймгийн Цагаан сувраг гэдэг газар бас байна. Энэ цагаан суврагны танилцуулга дээр юу гэж бичсэн бэ гэхээр эрт цагийн далайн ёроолын тунмал шаварлаг хурдсны давхаргаас гэж ягц. Эрт цагийн далайн ёроол гэдэг чинь эрт цагт бүх газар усаар яасан бэлээ? Хүчигдсэн шүү дээ. Тэр үеийг хэлж байгаа. Тэр үед энэ газар үүссэн. За тэгэхээр нэрээ Ноагийн үер болж исэн гэдгийг баталгаа байна уу? Ингээл олдож байгаа гэсэн. За түүний дараа энэ Ноагийн үед Тэнгэрийн усны хаалт нэгдээд 40 өдөр 40 шөнө бороо орсон гэсэн. За энэ юу юм болоо? За Бурхан хамгийн анхын дэлхийг бүтээж байх үедээ Эхлэл 1:7 дээр ингэж хэлсэн байдаг. Бурхан ингэж огторгуйг бий болгоод огторгуун дээрх уснаас огторгуун доорх усыг салгасанд ёсоор болов. Бурхан хамгийн анх огторгуйг яаж бүтээсэн гэж байна? Огторгуун доор болон дээр устай бүтээсэн гэж. Тэгэхээр 40 өдөр 40 шөнө Тэнгэрийн усны хаалт нэгдээд дэлхий рүү асгарсан гэдэг чинь огторгуун дээр байсан ус яасан бэ? Тий, бүгдээрээ буусан байхгүй юу? За, тэгвэл одоо Ноагийн үерийн дэлхийг хучиж бүрхэж байсан тэр их хэмжээний ус хайцсан бол ширэгдсэн болов? Яасан бол? Юу гэж бодож байна? Газар руу орцсон болов? За хамтдаа харъя. Библийн Дуулал 33-ийн 7 дээрээс харах юм бол ийм үг гардаг. Тэрээр далайн усыг овоо шиг хамттан цуглуулдаг. За, Бурхан далайн усыг овоо шиг
цуглуулсан гэж байгаа. Өөрөөр хэлбэл усыг овоо шиг овоолоод ээж болох болов? Яах вэ? За, усыг тэгж болохгүй шүү дээ, тийм ээ? Тэгэхдээ усыг хөлдөөж байгаад овоолоод байвал болох уу? Болно шүү дээ, тийм ээ? Мөс болгочоол дээшээ овоолчих юм бол юу? Хичнээн өндөрч овоолж болно, тийм ээ? Гэтэл энэ дэлхийн хойд туйл, өмнөд туйл гэж сонсч ирсэн үү? Энэ харагдаж байгаа их хэмжээний мөс бол юу вэ? Дэлхийн хоёр туйл дээр байгаа мөс байхгүй юу? Том байна уу, жижиг байна уу? Энэ хад уул биш шүү дээ, мөс байгаа тэр чигтээ. Өмнөд туйлыг Антарктид гэж нэрлэдэг. Хойд туйлыг Арктик гэж нэрлэдэг, тийм ээ? Гэтэл энэ хоёр туйл дээр асар их хэмжээний мөс байгаа юус. Бурхан яасан бэ? Үерийн тэр их усыг дэлхийн хоёр туйл дээр аваачаад хөлдөөчихсөн гэсэн үг. Энэ мөсний зузаан нь 2500 м гэж байна. Бүр зузаан газраа 4000 м гэж байна. Тэгээд эрдэмтэд ингэж судалсан. Хойд өмнөд туйлын мөс хайлснаар дэлхий живнэ. Дэлхийн өмнөд хойд хоёр туйлын мөс хайлхтал дэлхий бүгдээрээ усаар яах нь бүрхэгднэ гэж. Тэгэхээр үеийн ус дэлхий дээр өнөөдөр хүртэл яаж байна? Байсаар л байна. За бас сайн нэг хүүхэд газрын гүнд хадгалчихсан гэж хариулсан. Тэр хариулт ч гэсэн зөв байна. Далайн ёроолыг судлаад үзсэн чинь энэ далайд маш гүнзгий хонхор гүн газрууд байна. За энэ номхон талаад байдаг Марианы хонхор гэдэг маш алдартай газар байна. Тэнд энэ Челленжерийн гүн гэдэг хамгийн гүн цэг нь 11529 м гэж. 11000 м-ийн гүнтэй ийм далай байна. За онгоц хэдэн метрт нисдэг вүлээ? Онгоцонд сууж ирсэн үү? За онгоцыг та бүхэн судлаад үзээрэй заа юу. Хэр өндөрт нисдэг юм болоо? Онгоц 100000 м өндөрт нисдэг. Тэгэхээр чин энэ 11000 м гэдэг чинь онгоц нисэх өндөрөөс ч ямар байна? Гүнзгий байна. Тийм учраас энэ далайд байгаа ийм гүн газруудад байгаа хоригдлогдож байгаа усыг ил гаргах юм бол юу вэ? Далайн төвшин огцом нэмэгдэнэ гэж. За тэгэхээр үеийн ус дэлхий дээр өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байна гэд ойлгоход болно гэсэн. За тэгээд бас нэг бодох зүйл нь та бүхэн анзаарсан бол Новаг хэдэн настай байхад дэлхий дээр үер буусан гэж байлаа? 600 нас хүрсэн тэр жилээ гэдэг шүү дээ, тийм ээ? Новаг 600 настай байхад үер буусан гэдэг чинь Новагийн цаг үеийн хүмүүсийн нас урт байсан байна уу, богино байсан байна уу? Үнэхээр урт байсан байгааз? Тийм. Адам 930 наслсан талаар Библиэлд гардаг. Метусела гэдэг хүн 969 наслсан талаар гарч байгаа. Нова 950 насалдаг. Яаж хүмүүс ингэж урт насалдаг байсан юм бол? За. Яг зөв. Хүн хөгшөрдөг шалтгаан нарны гэрлээс, нарны туяанаас болдог. Гэтэл нөгөө огторгуун дээрх ус буюу дэлхийг хамгаалж байдаг ус яасан бэ? Нарны туяаг хамгаалж өгдөг байсан учраас дэлхий дээр байгаа хүн амьтад урт наслах боломжтой байсан. За. Та бүхэнд энэ дэлхийн хамгийн урт настай 5 амьтныг танилцуулъя. За. Энэ Галапагос гэдэг аварга ястан бэлхий хэд насалдаг гэж байна? 150 насалдаг гэж байгааз. За. Нуман толгойд халим гэж байна. 200 насалдаг гэж байна.
Гренландын акул дунджаар 200-аас 300 насалдаг. Тэгэхдээ 400 насалсан загасч олдсон гэж. Дараа нь далайн дун 400 насалдаг гэж. Хамгийн өндөр настай дун 507 насалсан. За хамгийн өндөр настай амьт нь далайд байдаг үхшгүй нялцгай загас гэж. Энэ ерөөсө үхдэггүй гэдэг. Харин өөр амьтдын хоол болох юм бол үхдэг. Амьдрал гэсэн. За тэгэхээр дэлхийн хамгийн урт настай 5 амьтанд тавуула юунд амьдарч байна? Усан дотор амьдраад байгаа. Тийм багаз? Тий. Усан дотор байгаа учраас хөгшрөх, үхэх үйл явц удаашраад байгаа. Тийм учраас Новагийн цаг үед дэлхийн гадна талд огторгууд юу байлаа? Ус байсан шүү дээ. Тийм учраас дэлхий дээр байгаа бүх зүйл урт настай байсан гэж. Ойлгомжтой юу? За тэгэхээр энэ Новагийн үйл явдал үлгэр байна уу? Бодит түүх байна уу? Бодит түүх. Үнэн байгаа биз дээ? Бүгдээрээ шинжлэх ухаанаар яаж байна? Тий, батлагдаж байгаа. За тэгээд хамгийн том баталгааг нь одоо хэлж өгье. Новагийн суусан бүхээг нэгэн уулан дээр тогтдог. За хамтдаа уншия. 7 дугаар сарын 17-ны өдөр бүхээг Арарат уулан дээр тогтов. Библиэлд бүр сар өдрийн хүртэл бичигдсэн байгааз. Хэддүгээр сарын хэдэнд гэж байна? 8 дугаар сар гэж байна. 7 дугаар сар гэж байгаа юм шүү дээ. За 7 сарын 17-нд Арарат гэдэг уулан дээр бүхээг тогтлоо. За тэгвэл энэ дэлхий дээр Арарат гэдэг уул байдаг юм болов? За зарим хүүхдүүд нэрээ байдаг юм болов? Байвал одоо яана? Библи яг үнэн болох гэдэг шүү гэж бодож байгаа ах тийм ээ. За гэтэл хардаа Арарат уулыг харъя. Энэ вэ? За энэ хаана байдаг уул вэ гэхлээр Турк, Армен гэдэг хоёр улсын яг хилийнхэн цагт оршдог. Их Арарат, Бага Арарат гэдэг хоёр оргилтой. Мөнх цасаар хүчигдсэн. 5165 метрийн өндөртөө уул байгаа. Одоо ч гэсэн яг Библиэлд гарсан нэр буюу Арарат гэсэн нэрээрээ нэрлэгдэж байдаг. Энэ уулан дээр бүхээг тогтсон гэж Библиэлд хэлдэг. Тийм учраас хүн төрлөختөн Библийг унших явцдаа энэ уулыг судалж үзсэн. Нэр Новагийн бүхээг тогтсон уул мөр ямар нэгэн олдвор шинж тэмдэг байна уу гэж судлаад үзсэн чинь энэ уулын 4000 метрийн орчмоос мөнх цас мөсөнд хучигдсан байгаа модоор хийгдсэн эртний завийг олсон байна. За. Хамгийн сүүлийн үеийн судалгаа гэх юм бол 2010 онд энэ Хонконг, Турк гэдэг улсын судлаачид юу юм болоо гэд бүр очоод энд байгаа мөс энтрийг нь хагалж байгаад, цоолж байгаад доошоогоо орж үтсэн. Гэтэл нэрэ модоор хийгдсэн зав байгаа. Маш том хэмжээтэй. Энэ хүний цаана байгаа тэр мод байна уу, чулуу байна уу? Мод байгааз тэгшгэн тайраад давхарлаа тавьсан тийм ээ? Тий. Энэ ч гэсэн мод байна. Энэ ч гэсэн мод. Энэ модыг эрдэмтэд авчираад энэ ер нь ямар мод юм болоо гэж судлаад үзсэн чинь Арарат уулан дээр огт ургадаггүй мод байна. Тэгэхээр чинь хаанаас ирсэн мод уу? Новагийн хийсэн бүхээгний мод байхгүй юу? Тэгээд энэ модны нас нь 5000 жилийн настай мод гэж байгаа. Тэгэхээр үер одоогоос 4500 жилийн өмнө болж байсан. Тэгэхээр үерийн өмнө
усан бүрхүүл дээр байсан учраас хүн амьтад урт насалдаг байсан гэсэн тийм ээ. Модод ч гэсэн ямар байсан? Урт настай байсан. Тийм учраас бүхээгийн мод гэдэг нь бүрэн батлагдаж байна. За нөгөө эрдэмтэд ийм 7 газар орж судалгаа хийсэн. Тэгээд цаашаага судлал бүр том байсан. Тэгэхдээ Арарат бол тийм ээ маш өндөр учраас хүчил төрөгч дутагдах учраас ийм 7 газар л орж судалгаагаа хийчихэд буцацгаасан. Тэгээд авчирсан бүх зүйлсээ үзэгслэн гаргаж энэ дэлхийн бүх хүмүүст яасан бэ? Мэдэгддэг. Библиэлд гарч байгаа Новагийн бүхээг байна. Үнэхээр үнэн юм байна. За тэгэхээр Библи үнэн байна уу? Үнэн багаз. За энэ Хонконгод тийм ээ Новагийн бүхэгийг яг дуурайлгаад Библиэлд гарч байгаа хэмжээтэй хийж хүмүүст сонирхуулж байгаа. Мөн Америк гэдэг улсад ч гэсэн ялгаагүй бас л яг Библиэлд гарч байгаа хэмжээгээр Новагийн бүхэгийг хийж эрт дээр үеийн бүхээг иймэрхүү байжтэй гэдгийг хүмүүс танилцуулж харуулж байна. За тийм учраас энэ үерийн үйл явдал үнэ. Монгол сэтгүүл дээр хүртэл гарчиг нь юу гэж байна? Арарат уулан дах хөлөг онгоц. Арарат ууланд юу байгаа гэж байна? Хөлөг онгоц. Энэ зөвхөн Библиэлд гардаг түүх биш. Одоо юу? Янз бүрийн номон дээр, сонин сэтгүүл дээр бичигдэж байгаа. За. Тэгэхээр үерийн үйл явдал үнэн байна уу? Энэ бүхээг байна гэдэг чинь хамгийн том баталгаа. Тийм багаз? Тийм. Үерийн дараа Нова болон түүний гэр бүлийнхэн гарч ирээд бүхээгнээсээ гарч ирдэг. Амьтад ч гэсэн гарч ирдэг. Тэгээд энэ дэлхий дээр түүх дахин шинээр эхэлсэн байна. Новагийн гэр бүлээр дахиад хүн төрлөختөн үржиж олширсан. Новагийн бүхээгэн дотор байсан амьтад гарч ирээд энэ дэлхий дээр үржиж олширсан. За, үерийн дараа бурхан Нова болон тэдэнтэй байгуулсан нэгэн гэрээ байдаг. За, энэ ишлэлийг хамтдаа уншицгаая. Би та нартай гэрээ байгуулна. Би махбодтой бүхнийг дахин хизээч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүрүүлэх үер дахин хизээч болохгүй. Бурхан та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай мөн хойчийн удамтайчин байгуулах миний гэрээний тэмдэг гэвэл би үүлэнд солонгоо татуулж тэр нь дэлхийтэй миний байгуулсан гэрээний тэмдэг болно. Бурхан энэ дэлхийг дахин хизээч үерийн усаар устгахгүй гэж амласан. Тэр амлалтынхаа тэмдэг болгож юуг үүлэнд татуулсан гэж байна? Солонгыг татуулсан байна. За, солонго юуны дараа гардаг вүлээ? Борооны дараа гардаг, тийм биз дээ? Энэ бол Бурханы тэмдэг байхгүй юу, амлалт. Үер усаар энэ дэлхийг шүүсэн. Одоо дахин хизээч ийм зүйлийг хийхгүй. Тийм учраас бороо болгоны дараа солонго гарч ирдэг. Үүнийг харангаа хүмүүс Бурхан дахиж Новагийн цаг үе шиг тийм аимшигтай үерээр энэ дэлхийг устгахгүй гэдгийг хараарай. Итгээрэй гэж өгсөн тэмдэг байна. За, тэгэхдээ Бурхан үерийн усаар устгахгүй гэж амласан ч бас галан шүүлтээр устгана гэж Библиэлд хэлсэн байдаг. За, тэр шүүлтийн талаар бүгдээрээ бас сурна. За, ямар тач үер болсон үнэн байна уу? Үнэн. Бурхан гим нүглийг шүүдгэ гэдэг нь үнэн байна уу? Гарцаагүй үнэн байна. Хэдий Бурхан шудраг байдлаа өөрийнхөө шүүлтийг явуулдаг ч гэлээ Нов болон түүний гэр бүлийг яаж байна? Аварж байгаа. Тэгэхээр авардаг гэдэг нь ч Бурхан
бас л үнэн ба. Тийм учраас манай хүүхдүүд энэ Бурхны үгийг сайн сонсох хэрэгтэй. Өчигдөр та бүхнээс нэг асуулт асууж байсан. Гим байгаа билүү бидэнд гэсэн, тийм ээ? Гим хийдэг үү? Энэ гим нүглийг Бурхан заавал шүүдэг юм байна гэдгийг сурах хэрэгтэй гэсэн. Тэгээд бас гим нүгэлтэй хүмүүс байсан ч авралын боломжийг Бурхан яаж байна? Бас л өгдөг гэсэн. Энэ Новагийн түүхээр дамжуулаад бид нар үүнийг бодож үзэх хэрэгтэй байна. За. Одоо үргэлжлүүлээд хамтдаа нэг улсын талаар сурах гэж байгаа юм. За, энэ ямар улсын далбаа вэ? Израиль. Израиль гэж сонсч ирсэн үү? Сонсч ирсэн баг тийм ээ. Зарим хүүхдүүд нь анхудаа сонсч байгаа. За, энэ Израилийн түүхийн талаар яагаад сурах гэж байгаа вэ гэхлээр Израиль бол Бурхны гэрч баг. Гэрч гэдэг чинь ямар хүнийг хэлдэг вүлээ? Бусдын мдээгүй хараагүй зүйлсийг боддоор харсан хүнийг гэрч гэдэг шүү дээ. Израилийн түүх бол юу вэ? Бурхныг гэрчилдэг гэсэн. Бурхан нүдэнд харагдахгүй тийм биз дээ? Тий. Тэгэхдээ тэр харагдахгүй Бурхныг нэрэ Бурхан байна шүү гэдгийг гэрчилдэг үндэст нь Израиль ба. Энэ түүхийг хамтдаа өнөөдөр бодож үзэх гэж байна. Израилийн түүх Библиэлд бүгдээрээ бичигдсэн байдаг. Тэгэхдээ түүх гэдэг чинь болсныхан дараа бичдэг шүү дээ. Израилийн түүхийг болохоор болохоос нь өмнө Библиэлд Бурхан бичсэн байна. Ийм сонин түүхтэй. Тэгэхээр бид нар Библийг сурангаа Израилийн түүхийг сурах юм бол нэрэ болж байна. Бичигдсэнийхэн дагуу биелэгдэж байна гэдгийг сайн анхаарах юм бол Бурхан байна уу байхгүй байна уу мэдэх боломжтой байна. За, Израилийг Бурхан сонгосон шалтгаан Бурханы гэрч болгож сонгосон гэсэн тийм ээ. За, бас Библийг бичүүлэхийн тулд Библийг бичсэн хүмүүсийг иш үзүүлэгчид гэдэг гэсэн тийм ээ. Энэ иш үзүүлэгч хүмүүс бүгдээрээ ямар хүмүүс байдаг вэ? Израиль хүмүүс байдаг. Еврей хүмүүс байдаг. Тийм учраас Израильчууд юу вэ? Онцгой хүмүүс байхгүй юу? За, тэгээд 3 дугаарт нь Есүсийг энэ ертөнц рүү илгээхийн тулд Израиль үндэстнийг Бурхан сонгосон ба. За, энэ улс хаана байдаг вэ гэхлээр манай Монгол улс тэн дээр харагдаж байна, тийм ээ? Гэтэл Монголоос баруун зүгт ямар улс вэ? Израиль. Энэ дэлхийн дэлгэсэн зураг дээрээс харах юм бол яг төв баг гол Израиль улсын байрлал. За. Монгол улсын газар нутгаас Израилийн газар нутаг 75 дахин жижиг гэж. Тэгэхээр их том нутаг дэвсгэртэй улс байна уу? Жижигхэн газартай улс байна уу? Үнэхээр жижиг гэн. Манай нэг аймагаас ч бараг жижиг гэж хэлж болно. Ийм улс байна. Бурхан яагаад ийм жижиг улсыг сонгосон юм бол? Бурхан өөрийгөө амьд оршдог гэдгийг харуулахын тулд байгаа. Тэ. Бурхан том улсыг сонгосон бол том улс угаасаа л хүчтэй байна. Тийм биз дээ? Харин жижиг улсыг сонгосон нь тэр хүчгүй дорой улсаар Бурхан өөрийнхөө хүч чадлыг яах нь харуулахын тулд. За. Манай хүүхдүүд 7 настай, 8 настай, 9 настай хүүхдүүд байгаа тийм ээ? За. 9 настай хүүхэд 12 дугаар ангийн хүүхэдтэй зодтолдох юм бол дийлэх болов? Ялагдах болов? Юу гэж бодож байна? Тэ. 1-р ангийн хүүхэд 12 дугаар ангийн хүүхэд хоёр хоорондоо сакс тоглолоо. Хэний хожих бол 12 дугаар ангийн хүүхэд хожиж штэ, тийм биз дээ? Тий. Яг үүнтэй адилхан гэсэн. Израилийг Бурхан сонгосон шалтгаан
тэр өчүүхэн Израилаар Бурхан өөрийнхөө хүч чадлыг харуулах гээд байна. Хэрвээ нөгөө 1-р ангийн хүүхэд 12-р ангийн хүүхдийг хожичлоо. Тэгвэл тэр 1-р ангийн хүүхэд ямар байна гэсэн үг вэ? Онцгой байгаад байна гэсэн үг. Ямар нэгэн хүч байгаад байна гэсэн үг. Израилийн түүхээр бид нар Бурхан ямар агуу юм бэ? Бурхан ямар хүчирхэг юм бэ? Бурхан үнэхээр амьд оршдог юм бэ? Энэ Израильчүүдийн ард Бурхан л байгаа учраас юу юм? Ийм мундаг байгаа юм байна гэдгийг мэдэж болно гэсэн. За үерийн дараа Новагийн үр хүүхдүүдээр дамжуулаад хүн төрлөختөнд дахиад олширсан тийм ээ. За тэгээд бүгдээрээ Бурханаас нүур буруулцгаасан. Бурханд итгэдэг, нөгөө Бурханд талархаж амьдардаг, Бурханд дуулууртай байдаг хүмүүс байхгүй болцгоос. За яг тийм хүмүүс дундаас Бурхан нэг хүнийг сонгоод өөртөө дууддаг. Тэр нь Авраам ба. Энэ Авраамаар дамжуулаад Бурхан өөрийгөө амьд оршдог гэдгийг бусад хүмүүст яах нь мэдүүлэх гэж байгаа. За Авраамд юу гэж хэлсэн бэ гэхлээр энэ ишлэлийг бүгдээрээ уншицгаая. Тэгээд эзэн Авраамд айлдахдаа чи их нутгаас төрлүүдээс мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явах тун. Чамаас би агуу үндэснийг гаргаж чамайг бас би өрөөн. Чиний алдрыг би агуу болгоно. Чи тэгээд өрөөл болтугай. Чамайг өрөөгчийг би өрөөж, чамайг хараагчийг би хараа. Газар дэлхийн бүх овог чамаар өрөөгдөх болно гэв. За Бурхан Авраамд 3 зүйлийг амлаж байна. Миний заах газар руу яваарай гэдэг нь Бурхан Канаан нутгийг тэнд амлаж байна. Би чамайг агуу үндэстэн болгоё гэдэг нь Авраамаар дамжуулан Израиль үндэстнийг бий болгоно гэж. Бас чамаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн өрөөгдөнө гэдэг чинь Израиль үндэснээр дамжуулан Есүс Христ ирж энэ ертөнцийг аврах болно. Энэ 3 зүйлийг Авраамд Бурхан амладаг. Авраам Бурханы энэ амлалтанд итгэдэг болов итгэдэггүй болов? Авраамд байсан нэг зүйл нь итгэл баг. Итгэл сайтай хүн байсан. Шууд итгэждэг. Тэгээд амьдарч байсан газараасаа Бурханы зааж өгсөн Канаан нутаг руу яасан бэ? Нүүдэг. Гэр бүлээ дагуулаад өөртөө харьяалагдах бүх эд хөрөнгөө аваад тэгээд яадаг вэ? Нүүгээд явдаг. За тэгээд Авраам Канаан нутагт ирээд үр хүүхдүүдийг төрүүлж байгаа. Исаакийг төрүүлсэн. Авраамийн хүү Исаакаас Яаков төрдөг. Яаковаас 12 хөвгүүн төрдөг байна. Энэ 12 хөвгүүн нь Израиль гэдэг улсын 12 овог болдог байна. За ингэж Израиль үндэстэн бий болдог. За энэ 12 хөвгүүдийн дунд Йосеф гээд 11 дэх хүүгийн талаар Библиэлд гардаг байна. За. Тэр харж гин үү? За. Энэ хүү ямар хүү байсан бэ гэхлээр аавда хамгийн их хайрлагддаг. Тэгээд бас бус хүүхдүүдээс их онцгой хүүхэд байсан. Зүүдлээ тийм биз дээ? Тэр зүүдээр нь дамжуулаад Бурхан ч гэсэн юу? Йосефтэй хамт байдаг. Йосефт амлалтаа өгдөг. За энэ Йосефийн цаг үед Израилийн буюу энэ Авраамийн гэр бүл, Яаковын гэр бүлийнхэн бүгдээрээ Египтэд очисон талаар Библиэлд гарч байгаа. Тухайн үед Йосеф Египтийн захирагч болоод бүх гэр бүлийнхнийг Египтэд авчирдаг. За тэгээд уг нь Бурхан Канаан нутгийг амласан тийм биз дээ? Гэтэл тэд нэр Египтэд очиод амьдардаг. Тэгээд хэдэн жил амьдарсан бэ гэхлээр 400 жил амьдарсан түүх гарч байгаа. 400 жил Египтэд тэд нэр юу хийсэн бэ гэхлээр эхэндээ Йосеф амьд байхад эрхчлөөтэй сайхан амьдарч байсан. Йосеф байхгүй болоод тэр үеийн Египтийн сайн хаан ч гэсэн байхгүй болох үед хорон муу хаан гарч ирээд Израильчуудыг яадаг вэ? Боол болгосон талаар Библиэлд гардаг. За тэр түүх Библийн гитлэл гэдэг ном дээр гарч байгаа.
За Египт гэдэг улсад маш том барилга байгууламжууд байдаг тийм ээ. Эдгээрийг маш олон боолууд барьсан. Гэвтэл тэр хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэхлээр Израиль хүмүүс байсан баг. Хүнд хэцүү хөдөлмөр ирэхлээр дарлагдаж, боолчлогдож маш их зовлон хүнд хэцүү бэрхийг туулдаг. За энэ Египтийн түүхийг өгүүлдэг сүг зураг байна. Египтэд байгаа боолууд маш хэцүү хүнд хөдөлмөр эрхэлж байгаа. Мөн Египт гэдэг улсад пирамид байдаг тийм ээ. Үнэхээр том хэмжээтэй шүү дээ. Энийг бүгднг нь юу вэ? Тухайн цаг үед боолчлогдож байгаа Израилийн ард түмэн барьцгаасан. За Израильчууд үнэхээр хэцүү байгаа учраас Бурхан тандаад залбирдаг байна. Бид нэр Бурхан таны сонгосон үндэстэн биз дээ. Та бидэнд Канаан нутгийг амласан биз дээ. Гэвтэл бид нар энд боолчлогдож байна. Үнэхээр хэцүү амьдарч байна. Ингээл байгаад байх юм бол манай үндэстэн, манай гэр бүл бүгдээрээ устдаж үгүй болох юм байна. Тэр үед Бурхан эдний залбирлыг яадаг? Сонсдог. Тэгээд Египтээс тэднийг аврах нэгэн хүнийг илгээдэг. За тэр хүний нэрийг Мосе гэдэг ба. За Мосе гэд хэлдэг. Мосе. За энэ Мосег Бурхан илгээж Фараон өөрийнхөө хүч чадлыг харуулдаг. Фараон хаан дээр Мосе очоод Бурхан миний ард түмнийг явуул гэж байна гэж хэлдэг. Гэтэл Фараон хаан үүнийг сонсдог болов? Сонсдоггүй. Юу гээд байгаа юм бэ гэдэг. Энд чинь сонссон гэсэн үг үү, сонсоогүй гэсэн үг? Сонсохгүй байгаа юм. Бурхан гэж хэн? Ийм бардам зөрүүд байгаа Фараон хаанд Бурхан Мосегаар дамжуулаад өөрийн хүч чадлыг харуулдаг. Юу болсон бэ гэхлээр Египтэд 10 гамшиг буудаг байна. Эхний гамшиг нь Египтийн Нил мөрнийг цус болгож хувиргадаг. Урсаж байгаа голыг цус болгоно гэдэг чинь агуу зүйл үү? Жижиг зүйл үү? Үнэхээр агуу зүйл шүү дээ. Түүнийг харсан хэрнээ Фараон хаан яадаг? Бурхан байдаг юм байна. Би өстө буруу юм хийсэн байна. Одоо Бурханы үгийн дагуу Израильчуудыг явуулъя гэж боддгоо байна. Зүрхээ хатууруулдаг. За тэгэхээр Бурхан дараа нь маш их хэмжээний мэлхийг яадаг? Египт рүү илгээдэг. Египтийн бүх айлууд, бүх газар энэ Фараоны амьдардаг ордон бүгдээрээ мэлхийгээр яадаг? Дүүрдэг. Ийм гамшигыг харж байгаа хэрнээ Фараон дахиад зүрхээ хатууруулж байгаа. За дараа нь тийм ээ дэлэнч янз бүрийн ялаа шавжнуудыг Египт рүү явуулж байгаа. Түүнээс болоод бүх хүмүүс нь бас л зовдөг. Дараа нь өвчин тахал бий болдог. Тэгээд хатиг яр арсны өвчнүүд бий болдог. Тэгээд мөндөр, царцаа, түнэр харанхуй хамгийн сүүлийн гамшиг нь Египтэд байгаа бүх ууган хүүхдүүд, ууган мал амьтад өөх гамшиг. Энэ бүх гамшигуудын дараа Египт яадаг? Египт гэдэг улс бараг сүрдэг ерөөс. Тэгээ Фараон хаан Израильчуудыг явуулахаас өөр аргагүй байдалд очдог байна. За бүгдээрээ бичлэгээр харъя.
эзэн минь! Бурхан бидэнтэй хамт байна. Намайг даг. Түргэл хурдлаарай. Альвэ. Хурдлаарай. Бид гарлаа шүү. Альвэ. Яваар ах минь. Бид гарчихлаа. Тэнд байна. Ээшээгээ. За. Гайхамшигтай агаз. Тийм. Израилийн ард түмэнтэй хэн хамт байгаад байна? Бурхан хамт байгаад байна. Израильчууд өөрсдөө бол хүч чадалгүй тийм биз дээ? Өөрсдөө бол өчүүхэн шүү дээ. А гэхдээ Бурхан тэдэнтэй хамт байгаад өөрийгөө амьд оршдог гэдгийг яаж байна? Харуулж байгаа. За энэ Мосе улаан тэнгисийг хуваагаад ард түмнээ яаж байна? Гаргаж байна, тийм ээ? Араас нь хөөж байгаа Египтийн цэргүүдийг энэ тэнгист бүгдэн нь яаж байна? Живүүлж байгаа. Энэ бол ерөөсөө Бурханы хийж чадах гайхамшиг, тийм ээ? Яагаад гэвэл далай тэнгисийг бүтээсэн нэгэн хэн билээ? Бурхан шүү дээ. Тийм учраас далай тэнгисийг хувааж чадна гэсэн. Тийм учраас Бурхан бол юу вэ? Амьд оршин байдаг Бурхан. Израилийн түүхээр дамжуулаад бусад хүмүүст яаж байна? Би үнэхээр байдаг юм шүү гэдгээ харуулж байгаа. Үүнийг нь харсан хүмүүс Бурханд итгэх хэрэгтэй юу? Бурхан байдаг юм байна гэж зөрүүдлээд байх хэрэгтэй юу? Нэрээ Бурхан байдаг юм байна. Нэрээ Израильчүүдийн түүхээр дамжуулаад Бурхан өөрийгөө амьд оршдог гэдгээ мэдүүлж байгаа юм байна. Тэгж бодоод сонсох хэрэгтэй гэсэн үг байна. За. Энэ үйл явдал нэрээ үнэн болов. За, түүнийг дараа нь эрдэмтэд судлаад үзсэн. Израильчууд улаан тэнгисийг гаталсан газар бол энэ шар хэсгээр тэмдэглэгдсэн газар байна. Улаан тэнгис яг энэ хэсгээрээ гүйхэн. Гүйхэн гэдэг чинь юу вэ? Тий, гүнзгий биш. Яг Израильчууд гаталснаас бусад газараа ямар байна? Маш гүнзгий. Доошогоо 1500 м-ийн гүнтэй гэж. Гэтэл Израильчууд гаталсан энэ хэсэг бараг газрын гадархтайгаа тэгшгэнд байна. Тийм учраас хүчтэй салхиар юу вэ? Энэ газар гарч ирэх боломжтой юм байна. Энэ улаан тэнгисийг Ёроолыг нь судлангаа эрдэмтэд олж тогтоосон байна. За, дараа нь Египтийн хаадуудыг судлаад үзсэн чинь Египтийн 25 хааны дотроос 19 дэх хаан Мернефатах гэдэг хаан байна. Энэ хааны энэ муми буюу зандаршуулсан шарил бусад хаадаасаа өөр. Египт хаадуудынхаа цогцыг зандаршуулаад хадгалдаг соёлтой. Энэ хааны биеийн дотор маш их хэмжээний давс байгаа учраас ийм цагаан өнгөтэй болсон.
цайчихсан гэсэн. Тэгэхээр улаан тэнгист живж өгчээ. Тийм учраас биеинд нь далайн давс яасан бэ? Шингээд хоримтлагдсан гэсэн. Тиймээс цагаан өнгөт. Мөн чихийг нь ямар нэгэн мэрэгч амтан идсэн. Чих байхгүй. Далайн загс яасан бэ? Идсэн гэсэн. За, тэгээд бүх үс нь халцарчихсан байна. Хөмсг хүртэл байхгүй байсан. Энэ хөмсгийг зур зуртсан байна. Хүн усанд живээд удах юм бол бүх үс нь гуйждаг тийм биз дээ. За, ийм байна. За, тэгээ 3 дугаарт нь улаан тэнгисийн ёроолыг судлаад үзсэн. Гэтэл улаан тэнгисийн ёроолоос Египтийн цэргүүдийн хэрэгэлдэг байсан зэвсэг, техник хэрэгслүүд олдсон байна. Энэ харагдж байгаа зүйлс юу юм шиг вэ? Морин тэрэгний дугуй байгааз. Тий. Энэ морин тэрэгний дугуй хэдий цаг үед хэрэглэгдэж байсан болоо гэсэн чинь Египтийн үед гэж. Египт энэ дэлхийн хамгийн хүчрэг улс байх үед Египтийн цэргүүд морин тэрэг болгож хэрэглэдэг байсан дугуй. Улаан тэнгисийн ёроолоос олдсон байна. За, тэгэхээр эдгээр зүйлсээр дамжуулаад Израилийн ард түмэн Египтээс гарч ба. Улаан тэнгисийг гаталсан. Баталгаатай үнэн юм байна. Энэ үнэн гэдэг чинь Бурхан нэрэ байгаа юм байна. Гэдгийг мэдээсэ гэсэндээ яасан бэ? Библиэлд энэ түүхийг бичсэн гэсэн үг байна. За, бүгдээрээ эхний цагт 2 зүйлийг сурлаа тийм ээ. Ноагийн үеэр Израилийн ард түмний Египтээс гарсан үйл явдал. Судлаад үзэхээр Библи ямар байна? Итгэж болохоор байна уу? Итгэхээргүй байна уу? Итгэхэд болохоор байгаа юм. Баталгаа байна уу? Байна. Тийм учраас энд сууж байгаа хүүхдүүд итгэхээсэ гэж хүсэж байна. Тэ. Ноагийн үеэр завь руу ороод суугаарай гэсэн үгэнд хүмүүс итгэдэг билүү, итгээгүй лүү? Итгээгүй шүү дээ. Удахгүй үер бууна гэдэгт итгээгүй тийм биз дээ? Тиймээс бүгдээрээ яасан? Өгцгээс. Тэгэхээр энэ итгэхгүй байна гэдэг чинь юу вэ? Гимнүгэл байна. Шүүгдэх шалтгаан болдог. Тиймээс бид өхөн ч гэсэн ялгаагүй итгэцгээ хэрэгтэй. Итгэж байж л яах нь? Аврагддаг. Итгэж байж л Бурханаас ёроолыг олж авдаг. Итгэсэн хүн дээр л Бурхан юу юм? Нэгүслээ өгдөг гэсэн үг. За, тийм учраас өнөөдөр хүртэл сонссон үгэндээ сайн итгээд дахиад хойштоо заагдах үгүүдийг ч гэсэн сайн сонсоод итгэцгэх хэрэгтэй. За, эхний цагийн үгээ ингээд өндөрлөе. За, хамтдаа залбираад дуусгацгаая. Бурхан танд баярлалаа. Бурханы үгээр дамжуулаад Бурхан таныг амьд оршдог гэдгийг бид нар мэдэж авсан билээ. Энэ сурж байгаа үгэндээ үнэн сэтгэлээсээ итгээд Бурхан таны бид бүхэнд өгөхийг хүсэж байгаа мөнхийн авралыг итгэл найдварыг олж авахд туслаарай. Мөн үдээс хойш заах үгийн цаг дээр ч гэсэн хамт байж хүүхдүүдийн маань итгэл бүр илүү баттай болоход тусалж өгнө. Бүх зүйлийг танд даатгаад бид бүхнийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.